Эрдэнэ телевиз үзүүлж байна. 2013 он. Сайн бацхан үзэгчдээ та бүхэнд Авраамын төргийн Эрдэнэ телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэндээ хүргэдэг төмний нэг сэтгэлийн ярилцлага маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт оролцохоор бидний урилгыг хүлээн авч ихээ холоос хүрэлцэн ирсэн манай зочныг үзэгч та бүхэн. За та бүхний сэтгэлд зүрхэнд та бүхний чихэнд маш их айхтар хоногссон, маш их ойр дотны, маш их эрхэм тийм нэгэн дуу хоолой үзэгч та бүхэнд өнөөдөр хүрэх гэж байгаамаа. Монголын үндэсний олон нийтийн телевиз уран бүтээлийн 5 дугаар нэгдэл 2013 он. Монгол улсын урлагийн гавь сэтгэлтэн жүгдрийн дарамсран. Сайхан аварж байна уу та? Сайхан аварж байна. За. Сонин сайхан юу байна? Сайн явж байна уу? Сайн явж байна. Эрдэнэтэд өмнө нь ирж ирсэн үү? Би Эрдэнэтэд бас зөвлөлтийн сэргүүд боцох үед ирж баримт кино хийж ирж ирсэн. Нэг хоног явж ирсэн. Митингийн зураг аваад тэгээд дууг нь бичдэг. Манай дэсүг гэж оператор зургийг авдаг. Тэгээд танкийн бригад ч юм уу улаан орхоноос сэргийн ангид буцахад энэгээр дайрч бусаад тэндний хончоод тэгээд буцаж ирсэн. Тэрнээс хойш ирээгүй. Тэр хэдэн он юм бэ? 92 он билүү? 92 он. Одоогоос 20 жилийн өмнө байх тийм. 21 жилийн өмнө болсон шүү дээ тийм. Тэр митинг бичнэ гэдэг сая ярьж байгаа нь манай үзэгчид бас сайн ойлгохгүй байгаа хэрэг. Дайсны цэргүүдээ сонсцгоо кинон дээр танк явуулаад хажууд нэг хүн юм барьцсангүйгээл бичээд идэг. Тэрийг хэлж байна. Одоо митинг гэдэг манай энэ цуглаан хийсэн Эрдэнэтэд. Сэргийн ангийн Эрдэнэтийн захиргаа тэгээд тэр сэргийн ангийн командлагч нь үг хэлээ. Тэгээд Монгол орноос гарч байгаа сэргийн анги тэгээд тэндээсээ явж ирсэн. Тэр бүхний миний хувьд бол тэр бүхний илтгэлийн үг дуу тэр таранкын чимээ цуваагийн чимээг нь бичдэг, яриаг нь бичдэг юм баггүй. Эсэг болохоор зургийг авдаг. Тэгээд очиод баримт кино медианд оруулдаг тийм. Монголын кино урлагтай за кино үйлдвэрт ер нь хэдэн онд ажилд оров? Хэдэн жил одоо? Би кино үйлдвэрт 1967 онд ажилд ороод 97 онд яг 30 жил ажиллаад кино үйлдвэр маань тэгээд бүтцийн өөрчлөлт хийж тэгээд ер нь 300-аад ажилласнаас 30-аад үлдсэн дээ. Тэндээ. Тэгээд тэр хүртэл 30 жил ажилласан юм. Тэгээд тэнд ажилласныхаа одоо сурсан юмныхаа гэх юм уу одоо юу гэх одоо хүчиндээ телевизүүдэд нэг хэсэг ажилгүй болчиход бид нар чинь яахаа их юм мэдэхгүй л байлаа чөлөө нэртэй. Тэгтэл ашгүй тэгээ манай элбэг сайхан Симбэлман тэр маань нийлээ тэгээд Игэл телевиз, UBS телевиз Монголын үндэсний олон нийтийн телевиз тэр үед Монголын үндэсний телевиз байсан. Тэднэрт ус кинонд дуу оруулдаг байсаар байгаа. Энд нөө хийсээр байгаа. Тэгээд тэрнээс хойш би ч одоо бас 15-6 жил болж тэгээд сүүлийн үед бол яг үндэсний олон нийтийн телевизтэй бол байнгын жүжигчин болсон. Хашгираад үзээрэй чи. Дуугарах юм бол хоногч нь ирж шүү. Чамайг хэн гэдэг вэ? Чамайг хэн гэдэг вэ? Би. Дахиад чанхан. Би. Чимээгүй. Мэдгий их мэ битгэлтэй. Идэх юм байна уу чамд? Байна уу гөлөг юм? Али бос. Хэн болцайсан хазрын? Энийг чинь хазаад идчихдэг юм билүү? Их чинь хаана байна? Энд ирхмэ. Жоржина гэдэг байсан юм аа. Ирхмэ энд миний ах нар чи байсан. Чи юм уу аа? Чи тэгээд энтэйгээ байт юм. Бодлоо хэлсэн байгаараа чи. Ихчтэйг ирхмэ хатагтай Жоржит. Дарахныг нэ. Энэ кино дуу оруулна гэдэг чинь онцгой мэргэжил юм. Ягаад гэвэл тэр одоо хүүхэлдэйн киногч тэр одоо баримт киногч тэр амь оруулж байгаа амийн сүнс нь баггүй энэ дуу гэдэг. Аваа дуу гэдэг. Хэцүү. Одоо маш их хэцүү ажил гэж боддог. Гэхдээ энэ амар ажил гэж ирэх байд юм уу? Ер нь хийгээд юу хахад бол бүхэл ажил хэцүү. Нэг хамархан ажил унтгал байх л гэж бодлоо. Заримдаа шөгшрөөд ир унтах ажиллаж бас хэцүү болоод нойр цэрүүлзээд идэг. Ер нь ч би ч 63 оноос 91 2 он хүртэл яг
Яг одоо тийм кино үлдэрт тэр ам барина гэж ажлыг хийж байлаа. Тэр одоо киноны чинь тэр дүрийг бүтээхэд тэр дуу ямар агуу одоо юу байдаг тэр амьгүй юм ам оруулж штт. Тийм учраас ер нь хэцүү ажил. Хэцүү. Тэгээ амархан гэж ирээс хэлэх юм баг. Үгэн чэжлэн амьсгаагаан зөв аавн за тэгэл өнгө тооны ниван тэгэл уурлахын яг ханах гэл энэ бүгдийг л одоо ам барьж орчуулна гэдэг бол дуу оруулна гэдэг бол дөрвөн янз байдаг. Дубляжны одоо ам барьж орчуулах. Синхроны одоо юу гэдгийг одоо субтитрны тэгээд одоо субтитрны синхроны диктор уншна гэдэг ингээд. Ажил минь хүнд байсан санагдаж байгаа юм. Уйлвал заавал нэг аюулвал нулимсаа гаргаж уйлж ээж л тэр амаан барина шүү дээ. Уурлвал бүр байдаг уураа гаргаж ээж л тэр амаан барина шүү дээ. Уурлна, уйлна, нинэн, хашгирна. Тэр тэгж уйлж хашгирж явах хооронд чинь тэр ам чинь яваад өчгөө болох. Өнөө амны товшилт юм байдаг. Өнөө уур байх ёстой. Тэгээд амаан барих ёстой. Тэр нь бол би орчуулгын киног бол ер нь хүнд хөдөлмөр байсан гэж боддог. Ам барих бол зүгээр одоо бол яг тэ тэр хажуугаас нь ам нэх барилгуугаар уншчил байна л да. Тэр нь ч бараг зүгээр юм шиг. Жүжигчдийн хувьд бол нэг санаад нэг тийм их зовлоггүйгээр тэгээд одоо сууж байгаад уншаад явчих юм да. Ам барина гэдэг бол хүн амьсгал амьсгалал одоо инээвэл инээгэл ханиул ханагал одоо энэ асуудал. Бүр л уйлал айхлал энэ бүгдийн юм. Зүгээр диктор уншина гэдэг маань одоо манай диктор уншихтаа характер гаргаж уншиж байна. Яг жоо уйлалтын нөгөө, дуурлалтын нөгөө, загналт одоо гуйх энэ жаахан характер гараад тэгтээ ам барихгүй. Ерөнхийдөө бол тэр хүний тоглолтыг жоохон яваад тэгтээ яг уйлаад байхгүй, нэх уурлаад байхгүй. Тэнд зүгээр нэг характер жоохон гаргаад. Субтитрийн ихээр одоо энэ доогуур бичиг ингэж яваал. Одоо бичгийг үзэх нөгөөдхөө үзэх жоохон зовлонтой байдаг юм л да. Ийм дөрвөн янз байдаг юм. Тэр дотроос одоо ам барина гэдэг бол хэцүү байлгүй яах вэ? Би чинь боосоод өдөр чинь зогсоогоор тэгээд л одоо гүйвэл маргал гүүгээд л одоо ер нь л одоо суувал доош нэг бол дээшээ босвол дээшээ нэг босвол одоо бүр хөдөлгөн тэр үед одоо тэр чимтсруу байднаас тэгдэг байсан. Хүний амьсгаа гэдэг бол суухад нөгөөр, босоход нөгөөр, явхад нөгөөр, гүйхэд нөгөөр, уйлахад нөгөөр одоо тэр хөдөлгөөн бүрт амьсгаа өөр байдаг. Тийм учраас зүгээр ингэ зогсож чагаад дуу хийж болохгүй. Дээшээ доошоо одоо хөдөлгөөнтэй тэгээд өргөөлдөд гараа ингэж байвал ингээд л гүйж явах жишээ нь. Тиймэрхүү маягаар л бид одоо дуу хийж байсан юм да. Секундын хагас бүр гэтэл одоо ерөөсөө 1 секундэд 2 тавш явчих шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг л зөв тавшиж зөв одоо тэр тэгээд тэр чинь нүд их орж байна. Амьсгаа хүрхгүй байх асуудал гарч байж байна. Тэгээд тэр үгэн чэжлээгүй байх асуудал гарч ирж байна. За тэгжээд нөгөө нөхөрт нь уйлал дуулаад ингээл яриад юм идэж угаад ярьж байгаа. Тэр бүгдийг шил одоо хийн шүү дээ. Одоо зүгээр өнгөрсөн хөдөлмөр бол улсууд хүндэгээд ярихадаар да яшигда юу хийцэн одоо нэг хүндлгээл нэг ярих юм л гэж бодох байх та. Хүн зүгээр өнгөрөөсөн юм ингээд эргүүлээ бодохоор хүнд хөдөлмөр байсан юм шиг санагддаг. Монгол улсын ардын чимдээс руугаа гавьяаж үчигчэн осруугаа гавьяаж үчигчэн бадмгаар гавьяаж үчигчэн дамдам базар тэргүүтээ улсууд байсан да тэгэл одоо зэндэвий шивэж байна одоо хамтаж ирж байсан арабтан нэргөө атар зэмбэлмаа тэгэл одоо айдад хүн байна дөө гарма цэцгээ этнос байсан да этнос тэгтээ этнос тэр үедээ бол хатуухан шахуухан төлөвлөгөөтэй ажилтдаг байсан дөө. Тэгтээ Монголын үйлдвэрт бас орлого оруулах талаар бас давхар бодолцдог л байсан байх манай жүжигийн хариуцсан дараа уран бүтээлчд. Ер нь шахуу төлөвлөгөөнд л багтдаг байсан дөө. Сард ер нь биднээс ер нь цав чөлөөвөл өдөр шөнөгөл орчуулга хянанд суудаг байсан. Тэгч одоо энэ завсар чөлөөвөө явж байсан хэрэг шүү дээ энэ бол. Миний хэл дангараа л 300 гацх юм болчихдаг юм. Нэг кинонд 2-3 ороод дуурах ч удаа биш үү дөө. Хүн өөрөхгүй жижиг сажиг ороод л тэгэл давхарыг явж. Тийм эс.
Даги ах бол мундаг үлдээ. Дагирынцэн хоолойг бол мэдхгүй давтахгүй байх гэж боддог. Даги шиг тийм өөр мэт хоолойтой хүн одоо мөн гараагүй л гэнэ гэж боддог. Ерөөсө халах дөрөв шав тав гэдэг лекцээр өстө алхад алдартай хүн байхгүй. Дуу хоолой тэр юугаар бол үнэхээр агуу. Тэр хүний хоолой ер нь баг Монгол дахин давтагдах юм уу юу? Би ер нь тэгж боддгийг. За дамжаач гэсэн ялгаагүй. Их сайхан манай дамжаад их ухаалаг их юутэй толгой их цэнэгтэй тийм их мэдлэгтэй хүн байсан л да. Тэгээд тэр юмдаа тэр бүр уусаж чаддаг, наалдаж чаддаг тийм хүн байсан. Ер нь манай жүжигэн чинь ахмадууд бол ер нь гарын 13-нд багтахаар тэдний хоолойны өвөрмөц хоолойнуудтай. Тэгээ яасан дагиж давтагдашгүй тийм дуу хоолойтой тийм сайхан хамт олон байсан юм гэдгийг л одоо мөн би бодож идэг. Хачин тийм өвөрмөц дуу хоолойтой. Хачин их авьяастай, авьяаслаг. Одоо тэр аргагүй л тэр кинонд дуу хийхэд төрсөн юм шиг хэдэн хүн байсан шүү дээ. Тэр бариг л хоолой бол ер нь тэр болгон хүнд заягдахгүй шүү. Байна л да, байна. Одоо барахад нийт гэдэг юм одоо баритон хоолой ч гэдэг юм одоо дуучт мочт зөндөө байна. Гэхдээ манай дагийн хоолойг бол давтахгүй. Би бартан байл. За тэгэл одоо бүгдээрээ сайхан хүмүүс байсан дөө. Одоо манай хамт олныг бол тэр үедээ би тэр нь маш их сайхан хамт олон ингэ бүрдүүлсэн л гэж ингэж боддог. Хөш! Та хүн юу вэ? Ахань хүн байна. Битгээ. Яагаагүй. Та босооч. Миний доо. Битгээ. Битгээ. Машин бүр ортой тэр. Ахань босч чадахгүй. Эрхүнтэй хайртай. Хүрээд ирээ. Таны алдар хэн блэ? Засагтхааны зохиол төмөр гэж миний дуу дуулсан уу? Төмөрөө дуулсан. Та гэж юу? Тийм ээ. Би мөн дүүг алдар юм билээ. Луугны баян итгэлтэй хүү хонгор гэдэг. Таныг чинь бадарч тахар барьж аваа ширэлсэн гэдэг. Ширтэйг оргоод л энэ дүүмний хатан тусуулж үз. Яаж? Хорч удаг чадвал идэх юм. Хазар хувцас авчир. Ахыгаа энд байна гэж хэндэж хийж болохгүй шүү. Хаанаас? Эрхэнтэй хайртай би бүгдийг авчирна. Тэр жоо янз бүрийн үнэ дууг бороодож авсан л да. Тэгэхдээ голонкнил намайг л голцоохон ил бот нэгөр л дагэрэн дээр дуу хэлж уулна бодлоо л дуу төлгөөний бол тэгэл хийх болсон гайгаач сайхан кино юм да тэгээд мэлэн чармай хийсэн да тэгээд ямар сайхан зүйлсүүд нь батлаад сайн боллоо гэж надад ором хайрлж л байсан. Холорэлэн доо гайгах сайн хийж гэж гэдэг дүгнэлт ирнэ гэдэг чинь надад л их шагнал л да. Их ором хайрлж байна. Миний хүү автогрейд. Автаа. Ой. Эрхүнтэй. Энэ лав над шиг мангарамтан болоо шүү. Чи дандаа л энэ дуу дуулах юм өөр дуу мэддэг юм уу? Энэ дуу холын замд нөхөр минь, нутаг минь, хоол минь. Сэнгэж байхад баяр минь болдог юм байхгүй юу? Адуугаа олов уу? Оллоо. Тамиг татгуу да. Тэгээд цагаурдмөр силийн сайр боловч тэр бол бас соёлтой хүн нийлээд боддог л хүн шүү дээ тэр чинь. Өөрөөр сайхан дуулчихна. Тэгээд дуулдаг энэ би одоо дуулах болчиход байгаа юм. Дотором бол тэр үед дараа оператор нариул шеэр маань бол надад дуулуулна гэж бодоочгүй явсан л да. Тэгээд хоорондоо яриад байсан бол ням цагаар дуулал хоолой нарийд байдаг. Одоо юу хэнээр дуулаа гэдэг. Нэр хонгорын бүдүүндөө харгил бүдүүндөө хондоолчихдаг хүн юунаас өөр гарахгүй. Би тэгээд оржолмоо
Агаваа энэ хэлсэлтэй би өөрөө бэндэж би өөрөө оролдоод үзвэл яасан доо гэж. Гэхдээ чи дуулдаг юм аа гэж. Гэхдээ ойрцоор нэг эрүү орхон нам дуулаад байдаг. Хөтөлд оролдоод маргац мэдэн шүү. Ай маргац аманда аясаар гэдэг. Маргац ажил өглөө ажил цуглал хүрээдэрсэн даа. Манай хоёр ороод ирсэн байна. Сайн чикад үзгүй. Үгүй. Тэр үүдэнд коридор чимээгөөд дохоогч үүдэнд нь хаалганд сайхан харуулж байгаад намайг хаалганд дүрсэн юм уу? Туяан дүрсэн юм уу яваад наашаа ирж байгаа харагдаад дүрсийг хараад тэгээ таамагаараа нэг дуулаас Тэр чи яа гэв? Өө жан аргалч дуулнаа. Эргэж хорин дуулсан. Тадрах өөрийн гэгэнээр тавлсан газар байгаад. Энэ доолоо яваад эхнэр толмоо сөрөнгийн хэрмийн гарданд шашилдэлтэй хэрмэр явмт гэсэн өнөгн ловод холовтлон чавнжсэн сарын хоочаар сайхан нөхөрөө оргуулж яваасдаг ус. Стоп. Чимээгос. Дахиад эргүүлээс яг намайг хооч бөөлтөн дээр зогсоогоод. Ердөө хоёр дахь хичээлдэн дээр шууд хичээл бас. Тэр амны адах юун адав? Актл байна. Чиний тангаргалсан биш билүү? Тайсны акт юу дэж юм. Аваа дэрги чамд хэн хэлсэн. Тэрний хүнээр хэлүүлээд яах вэ? Хүн алсан уу? Үгүй. Гурван бэвэс юм байлээ. Урган өдөр явчихсан. Өнкрөл явчихлаа. Үхэгөөха. Акт үлдэг үү? Үлдсэн. Энэ барагцаал бол 300-аад юм байлээ. Миний хэлэлцээ хийх гэж байгаа чи мэдсэн үү? Мэдсэн. Морьтой хүнтэй ярьж байснаас явган хүнтэй ярил үгэнд орхон дээр болов гэж бодсон юм. Сайхур төмөрч мөнд үтгэд бол одоо нарийн ам барьж тэр тоглолтоо хийнэ гэдэг чинь үтж байгаа хүндэн бол ялгааг одоо тэр жүжигчин ямар ухаанхан хянуун тоглож тэр хэн тоглосон байна. Тэр нэг хөргөж өгчл байгаа юм да орчуулгын жүжигчин. Тоглолтоор дуу хоолойно хөнгөр баяр баясгал ямар луайн тэр хэн явна ирээчм тэрнийг л хөргөж өгсөнд л хүмүүсүүд хүлээж авч байгаа юм да. Жинжима. Хүч нэг олиговчтой юм ондол. Өглөө болгон сайлсүнийхэн дээжийг л өгч байх юм. Ядаа дээжээ хариулж яваад өгч болдог байгаад. Яах вэ аваа? Цэглгоо ямар хүнд гай болох штеп. Галзуу цэвэлж. Гай тарихгүйч. Лайвалж мэднэ. Та бас яг кинонд дуу оруулахдаа яг жүжигчний одоо дуу хоолойг оруулахаас гадна шүүм хийдэг байсан шүү дээ. Шүүм хийх нь хэцүү юу? Шүүм хийх чинь бас их мэдрэмжтэй актер ажил шүү дээ, хүн болгон барьж яваад хийх чаддгүй юм байна лээ. Аягийг одоо тэр дүрсэн дээр яг ингээд балгачаад ингээд тавьж байгаа дүрс байдаг чимээ байхгүй. Тэрийг одоо энэ микрофон тавьчаад тэр яг энэ хоёр аягийг авчир тавьчаад тэр дүрсээ харж байгаа яг тэр хүний тавьж байгаа тэр зөрүүлэхгүй тавих жишээний
Энийг хийж гэж намайг. Тэрний бас мэдээж байгаа хийгээд аваа болоод тэгээд бас багсагт тусаж тэгж хэдэн жилийн тэгж явж байгаа л ер нь 70-аад оноос хойш ер нь тэгээд миний дэжлэм шиг болсон л да. Одоо жигш тухайд орчлонгоос муугай мундаг найруулагч шиг киногоо хийж дуусчаад тэгээд дүрс мөсөө монтажлчаад тэгээд дуугаа яриагаа оруулдаг. Ам барьж нэг бүх яриагаа. Тэгээд дараагаар за яриад дууссан. Дарамсрыг шүүмэ хийгээрэй гэдэг. Тэгээд нэг 2 дугаар найруулагчтайгаа ч юм уу орхидог. Тэгээд бид нар нэг 2 дугааруулаа нэг баг болцсон ер нь баянган ер нь баг хийдэг. VFI, BBC Films, Unison Films үзүүлж байна. Шүүм хийж байгаа таны тийм нэг баримтат кинон дээр нэг дүрсч юм байдаг. Мантахацсан хатан киноны шүүмийг хийж байгаа. Нэг холон ингээл сэлэм мэлэм төмөр мөмөр хоёг моёг ингээд зүтс ингээл байж байгаа тийм дүрс гарч идэг шүү дээ. Тэгж тийм юм да ер нь. Энэ чин тоо галныхын чимээг хийгээд энэ чин тоогны таагаа сүүгийн цайгаа самраад бусаа таглаад дараа нь данх руу удаа тэр зүрсэн дээр байгаа бүх хөдөлгөөнийг л тэнд хийн штэ. Болохгүй тэгээд дахиад байна. Дууны оператор чинь наа чинь арай биш ээ. Наад боссон халуун цай чинь ингэж дуурахгүй дээ ус шиг дуурайд байна. Тэгээд тэгэхээр бид нар чинь янз бүрээр үсээр байгаа сүлдээ сүү самрах тэр боссон цай самрахын тэр чинь аргын осолдоо халуун усанд вок гэж самарч хөөсрүүлж байгаа. Үнэхээр чинь яг тийм зөвлөнд ордог байхгүй тийм. Би харин сая яг наадах гэж асуух гэж байлаа. Сүүтэй цай ус хоёр өөр дуурдаг гэж би сонссон гэдэг. Тэгээ аягалах чигсэн данхан дууга цай ч одоо сүүтэй юу зүгээр хар цай юу тэр чинь бас шал өөр сонсогдно. Тэгээд тэр хүний имийг чимээг энэ мөн үү энэ аравш энэ дөхөж ийн гэж юм яриад л явдаг их хайгуул хийдэг гэж таа бас. Яг бидний өөрийнх нь юмар яг хийхэрч бас зарим болдгоо. Бас болохгүй юу? Бас тийм тенси бомб тенс тоглож байгаа кинонд тэгээд хийх чинь яг тенсийн бомб тас гэж муухад байгаа их жишээтэй тэгээд тэр нь яаж жоохон зөөлхөн гэх мэгийн сонирхолтой ч бас хэцүү ажлаа. Залуучууд бол их сонирхдаг юм. Надтай бас энэ манай надтай сууг дуу оруулдаг залуучууд надтай сууг явж бас хэдийн кинонд шүүм оруулж бас их орхойс. Одоо даанч сүүлийн үеийн кинонууд надад синхрон бичдэг болсон юм уу? Шүүм хийх тухай байхгүй болж. Шүүм хийдэг болсноос хойш одоо 70-аад оноос хойш би таныг зүгээр чимээ их судалсан байх гэж бодож байна. Одоо байдааны чимээ буу, танк, буу, нисхэн онгоц, тэнгэр дуурах, бороорох, салхи хэсгэрх энэ төр бол бичсэн бичлэг байдیں۔ Тэр синхрон тааруулах шаардлага байхгүй зүгээр ингээд нь хэрэгтэй цагт нь дуургаад одоо тэргээ чинь бүгдийг нэг кальцо хийгээд уншдаг аппаратандаас ингээд нэгтгэхтэй дууны оператор чинь 10 суугтай юм том бүтний ар суудаг шүү дээ. Тэгэл салхи гаргыг өдрийг нэг хаалаа дараа чинь одоо бороо оруулна бүгдийг хийдэг тийм. Бидний бол яг экран дээр харагдаж байгаа нэгдүгээр шүүм гэж ярьдаг. Ахын тэр хүний хөдөлгөөн явж байгаа алгаж байгаа хаалгангоод орж байгаа одоо зодолж байгаа юм хаг шидэж байгаа яг тийм дүрснүүдийг хийдэг юм. Тэрээс цаад голон юмнууд бол яг тэр ганц нэг морд их олон байдлаар дотор бас онцгой давхиж байгаа тэрийг хийн. Тэр цаад олон мор бижигж байгааг бол тэр зурганы үед бичсэн бичлэг байдаг. Бичлэгээ хийгээд явчихдаг. Үзэгчд бас магадгүй зүгээр энэ талаар ингээд өмнө нь зарим нь боддог байсан байж магадгүй, зарим нь бас бүр мэддэгчгүй байсан байж магадгүй. Тэгэхээр морины хөлний чимээг одоо жишээ нь яаж хийдэг вэ? Яаж хийдэг вэ? 60 жилийн агаар кино өдөр нэг 10-аад хүнийг шиф нэгдэлдэг. Дорноговын бай юу гэдэг 70-60 нас өмнө тэнд өдөр юу амралтанд 11 амралт. Тэгсэн чинь Цэрэнгуй яг тэр жил гавьяат болцсон оператор. Тэгээд би тэдний 10-аад хүн очиод амарсан чинь амарч нар цуглаад нэг заадан цуглаад киночтой уулзалт хийгээд. Тэгсэн чинь яг энэ асуудыг чинь нэг хүн асуусан байхгүй юу? Энэ морины хөлийг яаж хийх юм бэ та? Би яг дуурах Цэрэнгуй
тусгай аппарат байдаг юм гэсэн. Гэж сууж ирсэн. Тэр бол тийм байхгүй л дээ. Гэхдээ бид нар яг та байгаа материалаараа энэ хоёр гар ийм маягаар хийдэг байхгүй юу? Тэгээд тэр чинь яг синхрон холоос чангараа цагаад ергөө хурдлаад тэгээд айжусаад гэрийн гадаа ирээд буух дөрөөнөөс хөлмөлтраад тэгээд хөлн газар ишгээл морио уйх хазаарын дуурах тэгээд тэр бүхний чигээд алхаж ирэл гэрлөө ор хаалга тэгээд бүгдийн яг эстрадаар нь хийдэг шүү. Амар байна уу? Та намайг дорой. Амар сайн байна уу? Амар байна уу? Дуу оруулсан кино гэдэг юм уу, шүүмийн хийсэн, за зарим нь одоо ингээд шүүмийн бичсэн гэдэг юм одоо нийт киног ингээд тоолвол бас нэг тодорхой тоо гарах байх. Танд яг тоо байна уу? Яг нарийн юм бол надад хэлэхэд хэцүү. Тэгээд дуу оруулсан одоо энэ телевизүүдээр дуу оруулсан кино гэх юм бол за нэг 10,000 болоо байлгүй. Да өдөртөл бараг 2-3 кино тэгээд өөр телевизүүд рүү очиад хагас бүтэн сайд рүү явдаг шүү дээ заримдаа. Тэгээд бодоход тэгээд тэр бол кино өдөртөө ам барьж дуу оруулж ирсэн багасаа юмнаас гадна сүүл рүү болоосоо дүрмөр өгдөг болсон. Тэгээд сүүлдээ бас комментатороор яг одоогийн шиг уншдаг болсон. Тэгээд тэрний одоо миний яг микрофоны ард ингээд яасан 46 жил бол явсан байх та. Магадгүй шүүм хийсэн киног нь 300-аад утсан байгаа Монголын уран сайхны. Тэгэхээр би энэ яах гээд энийг асуусан бэхээр одоо энэ нийт киног ингээд тоолвол одоо 10-аад 10 гаруй мянга болчихж. Зөв энийг зөв кино ингээд нөгөө хальсан дээр ямар нэгэн хальсан дээр хийгдэж байгаа юм бүтээл байдаг. Тэгэхээр энийг ингээд метрлээд үзвэл одоо таны одоо бүтээлцсэн киног ингээд метрлээд үзвэл одоо хэдэн километр орчим болох бол? Би тэгж л асуух гэдэг. Тэрийг бол би бодож байгаагүй юм байна. Нилээн сан тоо гарах байх та. Нилээн ахиухан тоо гарах байх та. Нилээн ахиухан гарах байх. Нэг дэлхийд таарах чинь 40 хэдэн мянга гэдэг лээ. Тэр хавцаа юм гарах байлгүй те. Шүүм чимээ хийсэн кино тэгээд ажилласан кино, дуу оруулсан кино, орчуулгын кино, дэлсэн кино гэдэг явах юм бол ол юм явах. Тэгээд нарийн тэр чиста тооцоо мэдэхгүй юм байна. Кино үйлдвэрт ажиллаж байхад чинь хамт ажилладаг байсан. За бүр би сонсохноо нэг хашаанд хамт амьдарч байсан. За саяхан Монгол улсын ардын жүжигчин болсон Дундгой аймгийн харьяат Нэмин Дагираз гэдэг хүнийг тад орсаач. Нэг би одоо ярансаа би ардын жүжигчин болсон. Би одоо тэгээд тэр үед даги гисээр байгаад даги хаач гэж хэлэхэд хэцүү даги гэж сурцсан тэр үед бид нар ч бас олон жил кино үйлдвэрт ажиллаад тэгээд дагиуд манай төрийн шиг ардын жүжигчин солих гэсэн би үнэхээр баярлж байгаа. Одоо нүдээ олсон шагнал боллоо гэж. Манай даги бол гайхамшигтай жүжигчин, гайхамшигтай дуу хоолойтой одоо кино урлагийн төгөндөл дуу хоолойгоор үнэхээр онцгой содон хүн шүү дээ. Тэгээд өрөөч магтаалч уртын дууч морин хуур өөрөө морин хураа хийгээд өөрөө тоглолцсон. Тэгтээ нэг одоо царцаа амжил уулгын шарын домог бүх юм ингээд хайлцдаг. Үнэхээр агуу авьяастай хүн. Тэгээд одоо битээр бас нэг амьдралын ихээр кино үйлдвэрийн урд хүрд манай нэг хашаанд 3-4 жил амьдэрсэн. Цугч ажилтдаг цугч нэг хашаанд их сайхан хүн Монгол жинхэнэ Монгол ёс заншлыг бол мэддэг тэрийг яг мөрддөг хүн чинь даа гэдэг. Тэр л гэр барих манай биш гэртээ кино үйлдвэрээс гэр аваад тэнд амьдарч ирсэн. Тэгээд гэр энэ байх чинь янзын сайхан барьж өгөн шүү дээ. Зааж өгөөл дээр ингэдэг. Тэгээд мах шөл эвдэгтэй ёс тэр энэ чирээс жинхэнэ Монгол сайхан хүн дээ. Даги ах бол ерөөсө морин хуур тэр хүн бол одоо дундгойн хүн авьяас бэлэг гэж одоо үнэндээ тэр байглаас заяасан хоолооны чадал тэр байглаас заяасан авьяас
зураг зурна, морь, тэмээ гэстэй янзын гоё зурна, хуурдан. Гачинчгтэй хийж би бол дандаа хүндэж явдаг. Ерөөс залбирч энэ хүнээс чимгч болтгоо нэг юм аваад уцарч хамсаа. Гэхдээ тэр юмыг аваад уцсан хүнтэй харьцгаа. Их мундаг хүн. Тарамсрая хавталгаа сангийн гэрцуунда биетний муу сангийн гэрт. Могэрийн варилцдаг юундоо. Тэгвэл натаар сорцсон гэр ораа варилцсан. Ичи тасалуулсан. Би ягаад тэр хүнийг таныг заавал дурсаач гэдэг ингээд үсэж байгаагийн учир нь Монголд цөөхөн хүн амтай мөртлөө тэр дунд бас ховорхон бөгөө цөөхөн байдаг. Тийм одоо ховорхон хоолойтой хүмүүс нэг дор ингээд нэг хашаанд ингээд хамт амьдарч ээжээ. Нэг газар ингээд ажиллаж ээжээ гэдгийг л бас ховор тохиолдол юм бол гэж бодоод байгаа. За миний ховор хоолойч юу ах вэ? Тэгэхээр манай дагийн дамжаа бандэр үнэхээр ховор сайхан хоолойтой. Хоолойноос гадна хэллэг тэр одоо хийж байгаа ажлаа тэр авиас тэр мэдрэмж дотор одоо бүх юм байна шүү дээ. Сайн байна уу гэдэг үг чинь бол 10 хэдийн янзаар хэлж болно шүү дээ. Тэгээд яаж хэлэх вэ? Юу бодож хэлж яан тэр хүн? Дээрлэж хэлж яан уу, ихэр гэж хэлж яан уу, долгоон хэлж яан. Тэгээд тэр бүхний тэгж мундаг эзэмссэн тэр хүмүүстэй би бас сууг ажиллаж сууг хашаанд амьдарч биенийхээр орж гарч байсан хувь тэднээсээ би одоо их юм сурсан юм даа. Одоо ер нь энгийн сайхан Монгол өнөөдөр хүртэл түүнд хүртэл яаж гисэн энгийн сайхан ард түмний сайхан энгийн яриагаар ярьдаг хүн чи одоо дагийн ярина шүү. Одоо хот газрын бас нэг сонин болсон хэллэгээр биш. Өөр яг сайхан нэг Монголын нэг сайхан хөвгчүүдийн яриа байдаг шүү дээ нэг сайхан. Ухаантай хар ухаантай нэг сайхан тийм яриагаар ярьдаг тэр яриагаар бас сонсож ярьж сууг ярьж байсан үед одоо аль болохоор тэдний сургасан маягаар үг хэлээ хэлэх одоо сууг ажиллаж байгаа залуучуудаа бол тэднийхэн одоо заал сургаж ирснийг би дамжуулж байгаа юм шүү дээ одоо. Хамгийн анх бүтээсэн дүр таач бас сүүлийн үед кинонд гарсан шүү дээ. Дүр гэх юм бол ч одоо кино өдөртөх чинь янз бүр юм жоохон юм орох зүхтдаг л байлаа. Тэнийг байж одоо бодоход залуу байхад залуу дүрсээ бас нэг үлдээч хэл яасан юм бол да гэж одоо боддгийн. Тэгээ хөгшөрсөн хойноо ер нь хөгчүүд ховордсон юм уу? Зарим нэгэн кино хийж байгаа залуучууд бас нэг тийм ороод өгөөч гэх юм орж байгаа. Ер нь бол хамгийн анх яг юунд оров? Кинонд. Хамгийн анхан орсон кино үйлдвэр дээр яг тэр зах зээлийн кино ихний арай өмнөх их говийн жонон ба гамдит гэж нэг кино хийсэн. Чинбат гэдэг залуу найруулагч. Тэрэнд би нэг манай нэвтрүүлэгч Бямцагт нэг гол ролд тоглоод сэтгэл мэдрэлийн эмнэлгийн эмч ганцуугийн больницын би жоохон хэсэгтээ Бямцагтын багш профессор болж тэрэнд би анхудаа дүрсэнд камерын өмнө тийшээ харагтан заавал камер руу харчаад их хэцүү юм байт юм байлаа. Тэгээд ер нь цаашдаа нэг Хүслээ Атаралзын хоёр хийсэн нэг Зугтараа гэдэг кинонд нэг компани захирал нэг хоёр мундаг цөмхнийг нэг тэр хоёрт бэлгэжсэн чинь бөө юм болдог. Тэгээд сүүлийн үед бол энэ сериалуудад бас өдөр өдрийн наранд нэг хүүхдийн аав тэгэл компани голдвол тэр манай Бацци ганцэр хоёр хийсэн хайрын ярилгээд бас боловсрол гаргасан олон ангитад бас нэг компани ерөнхийлөгч тэр босс ерөнхийлөгч компани захирал маягийн юмд ороод байгаа шүү дээ. Тэр манай одоо яг бидний нэвтрүүлгийг үзэж байгаа манай үзэгчид ингээд таныг ингээд ярихаар зэрэг сайн санаж байгаа бах. Одоо таньж байгаа бах тий. Тэгэхээр та орон болгон одоо Эрдэнэт ерөн зүгээр үзэгчид Монголын үзэгчдийн үзээд дуустал киноны төгсгөлд хэлдэг үгээ нэг хэлж өгөөч. Дуу оруулсан гэдэг хэлдэг шүү дээ. Хүмүүсийнхээ нэртэй нөө. Тэгээд тэнд хөрвүүллээ тэдэн он гэдэг. Тэ альч киноны хамаагүй. Ер нь хамаагүй те. Төгсгөл болгон дээр өөрчлөгддөг юм дуу оруулсан жижигчэд орчуулагч нар л өөрчлөгддөг. Дууны найруулагч нар тэр. Тэгээд орчуулсан мэрэгэн орчуулгын найруулагч Болдбаатар дуу оруулсан гэлээ. Одоо Батуул Бэлгүүтэй, Дэлгэр Цэцэг Золбоо, Баярмаа Цаваа, Гантигма, Дарамсар гэдэг би
өөрөө би толгой бөксөж байгаа учраас нэрээ хамгийн сүүлд нэг бичгдээгүй юм байдгийг телевизүүд тэ. Ингэж дуусгадаг. Энэс жоох өмнөх нь хүмүүсийг бас нэг овогтой хэлдэг байсан юм. Тэр бол бас нэг бичгдээгүй хууль. Олон ангид уншиж орчуулж дуусны дараа овогтой хэлдэг. Ганц ангид бол ерөөсөө хэлдэггүй. Одоо 10 20 анги 50 60 анги кино дууруулж штэ. Гадаадын кино. Тэрийгэ дуусгаараа харин өстө бүх хүмүүсээ алдар цалтай овогтой хэлдэг. Тэр тэг гэж тийм хууль байхгүй. Ер нь манайхны тийм нэг өөрсдийн тогтсон юм байдаг. Яг тэрнээс ийм юмдууд ингэ энд бол ингэ гэсэн юм байхгүй. Тийм бол байхгүй. За. Тэгэхээр бидний ярилцах цаг ер нь өндөрлөгт өгч байгаа. Зүгээр Ахмад хүний хувьд таныг бүх Ахмад хүмүүс дараагийнхаа үеийн залуучууд болон дараагийнхаа үеийнхэнд үлгэр жишээ болж байдаг. Дараагийнхаа үеийнхэнд бас захиж сургаж байдаг. Тийм учраас залуу уран бүтээлчд болон залуу иргэдэд тэр дунд эрдэмтдчүүдэд хандаад бас нэг сайхан үг хэлээч. Би ч одоо ер нь хамгийн гол нь хүн яриад байх хэрэгтэй гэж боддог. Хийнч боллоо гэсэн хүн яриа бай. Хүн байхын төдөө зүтэг. Юу юм одоо би ч нэг сургаал айдаад байх чи. Ер нь тэгэл хүн сонирхсан ажлаа хийх хэрэгтэй. Хүн ер нь сонирхсан юм хийж ядардаг юм шүү. Би одоо ингээд даалд өгсөн настай хүн эндээ бол ядардаг гэж хэлж үзээгүй бид нар ч өглөө ороогүй ажиллаж. Тэгээ ер нь хүн захиж хэлэхэд бол ер нь өөрийнхөө сонирхолтой үнэхээр дуртай ажил мэргэжлээд олж тэрийг хийж байгаасаа гэж бодож байна. За бидний урилгыг хүлээн авч их холоос манай студид хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Таны цаашдын хийх олон одоо уран бүтээлд бас цаашдын сургах олон шавнарт их амжилт хүсье. Зүгээр олон тийм сайн уран бүтээлчдийг бас гардаж хүмүүжүүлээрэ. Монголын ард түмэн уран бүтээлчдтэй, алдар цолтой, авьяастай хүмүүстэй ард түмэн нь хайртай байдаг. Тэр хайртай байдаг хүмүүсийн нэг нь бол яахан аргагүй зүй ёсоор таа байдаг. Тэр орой болгон айлд очиж, орой болгон кино үзүүлдэг болохоор зэрэг хүмүүс хайртай байдаг баха гэж бодож байна. Тэр сайн сайхныг хүсье. За баярлалаа. Танай телевизийн хамтанд бас аз жаргал эрүүл бүх юмны хамгийн дээдийг хүсэн ерөөй. Танай хамт олонд. Тэгээд энэ өөрийн чинь ерөөл бат сайхан оршуулдаг бай. Хичээе. Хэдэн жил хичээхээ сайн мэдэхгүй л байна. Тэгтэл хичээн дээ. За их баярлалаа. Энэ нэвтрүүлгийг өндөрлөхөд харамсаж байгаа нэг л зүйл байна. Цаг хугацаа гэдэг асар хурдтайгаар өнгөрч जैन. Зүгээр өшөө жоохон цаг байсан бол олон сайхан сонин зүйлийн тухай магадгүй олон одоо сонирхолтой зүйлийн тухай үзэгчд тав хүндээ бас хүргэх юм боломж олаа. Гэсэн хэдий боловч нэвтрүүлгийн цаг өндөрлж байгаа учраас одоо яа их хүүгээл одоо харамсаал өнгөрөхөөс яах вэ? Тэгэхээр бидний бэлтгэсэн нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн үзэгч тав хүндээ их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгч.